change. Well, I don't know about you, but I would not let that guy in. He seems kind of strange. I know he's smiling, but don't let him in your house. Good morning. Би өчтөр 10 өнгөрч хахад балет буугаад тэгээд онгоцны бодлоос гаргасараад 11 болоод орой олцсон байсан болохоор гайг хурд яваад ирсэн. Ингээхний хийх юм болохоор би яг жимдээ бүртгүүлнэ. Энд яг жимд бүртгүүлэх хамгийн чухал зүйлсүүдийн нэг. Яг тэр тэнцээ ажилтж болдог, хоол идчихэж болдог ер нь өдөржингөө тэнцээ байж болдог болохоор надад жим амар чухал. Тэгээд өмнө нь намайг ирэхэд энэ нэг шин жим нэгдэжсэн. Яг үйл ажиллагаанд орох гээд бэлэн болцсон. Тэгээд тэр нь reload гэд нэртэйсэн. Тэгээд маг явсны дараа яг нээсэн. Одоо яг тэр жимд очиж бүртгүүлээ. Гэхдээ эхлээд юу ч гэсэн найзтайгаа кофе уучаад жимд бүртгүүлнэ. Бисаа жимээ дуусгачаад Биланда бутад хүрд ирсэн байна. Арай хоол найзуудтайгаа ингээд би энэ хийх нэлээд олон ажлууд байгаа. Тэг өмнө нь 1 сард ирэхдээ айгууш олон шинэ хүмүүстэй танилцаад ажлын боломжууд бас хараад явсан. Тэгээд энэ удаа яг ажиллаа төлөвлөж аваад ирсэн. Тэг өнөөдөр ямар ч гэсэн найзуудтай гоё уулзаад хоолоо идчихээд манай найз нэг партинд урагдсан гэсэн. Тэгээд тийшээ очиж үзнэ. Тэгээ нэг апдейт гэвэл би согтуурал ундааны төрөл буюу алкогольноос гараад 4-5 сар удаа болж байгаа мó. Тэгээд ер нь би муу зуршилтай аягүй дурггүй. Тэгээд хоол хэрэглэхгүй 6 сар хүртэл байж үзье гэж бодож байгаа. Гэхдээ надад одоогийн байдлаар бол бүр маш их таалагдж байгаа. Надаас өөртөө хийсэн нэлээд гоё өөрчлөлтүүдийн нэг юм шиг санагдаж байгаа. Тэгээд би ер нь нэлээд гоцорж байна. Би тэгээд динер дээр очиж таны гоё найзуудтай танилцуулна. Динер дээр уулзъя. We're going to Villa Park. You look cute. Hi, is that a vlog? This is Kiko's vlog. She's my Bali spirit. Hi, my name is Princess Consuela Banana Hammock. Banana who? Banana Hammock. What are we doing challenge today? What's the challenge? Let's make it fun tonight. Okay, what's the challenge? Yeah. Is everyone up for that? I'm up for Yes. it. Okay. Okay, push up 10 times. Can the challenge be? Whoa. He wanted to do a shooting with me like this. And his name is Kiki. Oh, he looks so good. Bro, that face card is insane. Bro, that face card is insane. That's crazy. What the fuck? Yo, my girl's been looking fine. Look at me. Look at mama. Okay. Okay, give me a twirl and show me the fits. Oi! Have avocado, egg, tomatoes, banana with nut rolls. Yeah, people need them. This is my view. The vlogger. This is what I'm wearing. Өглөө би нэлээд ирц ирээд йоганыхаа сургалтанд явсан. Би энэ 27 оны йоганы сургалтанд сурчаа. Тэгээд ер нь бол өөрийгөө би йога хийж чаддаг гэж боддог байсан. Тэрийг бодлыг маань бол маш их өөрчилж байгаа. Тэгээд ер нь энэ байгаа өдрүүд йоганыхаа сургалтанд суучаад эсвэл болвол жимд явчаад тэгээд бүх ажлаа онлайнаар хийж байгаа болохоор өдрийн ер нь хвчлэн хийх цаг компьютер дээр маань өнгөрч байгаа. Гэхдээ хажуугаар нас гоё найзуудтай уулзаад гоё юм хийх гэж хичээж байгаа. Одоо ажиллаа хийжээд жим руугаа явъя гэж бодож гин. Тэгээд орой бас найзуудтайгаа гоё хоолнд орно, гоё шүл умаар санагдаад ах юм. Жим руу явцгаая. Одоо би найзуудтайгаа hot pot идгээд ирсэн байна. Би зөвхөн осооё гэж Солонгос брэндээс авсан Монголд албаасаар оруулж ирдэг. Тэгээд хэн болохоор бүх юм хатчихдээ надад бүр амар байдаг. Тэгээд бас дээрээс нь том бүртлөө амар гоё stylish гэх юм уу. This is
Minimum seviş. Би Muay-Thai классанд явсан өглөө тэгээд амар хэцээсэн. Нэг юм анзаарлаа. Миний хөл ингээд команд авахтаа амар удаан юм байна заяа. Яа ингээд багш хурдан салбаа тэгээд ингээд өшгөл гэдэг юм гээд. Миний хөл бүр ингээд хөдөлж өгөхгүй тэгээд. Яг манай коуч намайг хяа тавил сайжрна гэсэн л дээ. Anyways тэгээ одоо пак хийж ин тэгээд өдөр манай нэг найзын төрсөн өдөр тэгээ би тэгээд талаа ирэх дээр surprise торт үлээн гэж тохирсон баа. Тэг би одоо тийш явах чинь. Гэхдээ тийш явахаас өмнө юмнуудаа пак хийн гэж бодлоо. Яа тэгэхээр би маргааш найзынх руугаа бүрмөсөн нүүх гэж байгаа. Ихэнх хугацаа би найзындаа байна. Өнөөдөр төрсөн өдөр тэмдэглэх болохоор би орой жоохон оройтч магадгүй. I'm hygienic. Oh, she's there. They're walking here. Do you see them? Yeah, I do. She's so confused. She's so confused, bro. Happy birthday to you. Sen? I turned into the cloud. I've been here with the slow. Yeah, hollow breath still grows deep within my soul's own throes. Then I caught a gentle tone, crossing cosmic unknown, a familiar soul's own tone, one from ages gone bygone. Like diamonds in the sky, shine bright like a diamond, shine bright like a diamond. All of you. I was starting. Oh, you was a fever. Okay, girl. A little bit more. I should put my hands in the air, said yeah. If you dare, come a little closer. Okay, mama. Damn. That's crazy. Something about the way she moves. Baby, can't you see? I'm calling a guy like you. Make your best. Falling too high and come down. Talking points of paradise. I'm addicted to you. Don't you know that you're Do a selfie with the Tonight Star. We have. Thank you. Not on the microphone. Thank you. Өнөөдөр бүр амар хөөрхөн байлаа. Яа тэгэхээр яг октоудаараа надад бүр яг кинон дотор орсон юм шиг санагдсан. Тэгээд хамгийн сүүлийн дунд манай нөгөө нэг Fedley гэдэг найз нэг сайн дуулж чаддгүй. Тэгээд Titanium гэдэг амар юм чанга хоолойтой урилж дуулдаг дуу бүр амар инээдтэй дуулаа. Тэгээд энийг ярихаар нэг инээдтэй сонсогдох байна. Гэхдээ хинжээ байж ижил ойлгохоор гэх юм уу. Тэгээд би бүр ингээд инээсээр гад хүн ингээд бүр бүлгэж юм шиг мэдрэмж авдаг шүү дээ. Би бүр яг тэгээд нэг бас гоё камеран дээр бичиж авч болгож байгаа гэх юм надад гоё нэндан санагдчихээн. Яа одоо тэгээд нүүр гараа угаагаад унтлаа. Good night. Энэ болохоор Barbie-гийн өрөө, Anna-гийн өрөө, living room байна. Living room-ны хажууд Jade өрөө. Тэгээ гуруулаа хамт амьдардаг амар хөөрхөн. Тэгээ тэмчээ галтгоо том өрөөгөө хуваачдаг. Гэрийн хамгийн хөөрхөн юм хөөрхөн ягаан цэцтэй. За хэдүүлээ Jade өрөөр хамтдаа орч үзье. I think she's sleeping.
Би suitcase онгоолоход арай unpack хийж амжаагүй байна. Чи би ингээ сар гарan байхандэ би тэртэлт нь унтна гэсэн. Чи inside. Let me introduce you to myself. Live here in this wonderful villa. And what's your name? Anna. What do you do for a living? Brand design. I'll tag Hit her me up. right here. Okay. Bye. See you soon. I want to do that. Whoa. This is Kiko's art, and that's mine. Now we have nothing. Тэр өнөөдөр орой гой гадуур юм хийе гэж бодож байна. Би парк болчлоо л доо. Би тэгтээ Jade-ийн нүдийг бодож байна. We have a guest today and her name is My name is Jade. And Kiko we trust. Bro, you actually have to teach me how to do the eye makeup because bro, it's so cool. Damn. Look down. Bro, I really love the makeup. Damn. For Damn. real, damn. I like it when you like it. She's gonna do my makeup every day. Now until she leaves Bali. Би нүдэн дээрээ нэлээ саа тавиад дуруулаа бор лайнер хүрээлээд orange өнгөтэй пудр буцсан. Ийм хар dress өмссөн бэ. За би тэгээ түрүүн зүгээр нэг гарахгүй гэж хэлсэн шүү дээ. Надад сонирхолтой харагдсан хүнийг зогсоож агаад Монголын талаар нэг хэд хэдэн асуултууд асуугаад хар хором music festival-ийн урилгыг өгнө гэж бодож байна. Тэгээд Монголд ирэх байсан ч ирэхгүй байсан ч гэсэндээ надад бол аюу сонирхолтой санагдаж байна. Яагаад тэгэхээр шууд танихгүй хүмүүстэй юм ярих ер нь жоохон out of comfort zone, нэг тийм жоохон nervous, нэг тийм гой мэдрэмжтэй. Та нарын бичлэгний тайлаас харах юм бол walking promotion of Mongolia гэж байгаа. Тэгээд би ер нь хаацсан газараа Монголын талаар тэгээд Монгол руу ирэх аялах тийм хүсэл мэдрэмжийг олон орны хүмүүст тараах гэж хичээдэг. Тэгээд тэр нэрийг болохоор манай найз өгсөн байхгүй юу? Яагаад тэгсэн гэхээр би ингээ Монголын талаар амар ингээл яриад нөгөө нэг найзуудтай 100 Монголд ирэх юм бол би та нар чинь бүгднийг ингээ авч яваад бүгднийг амар гоё юм үзүүлээд хэвлэх хүсгэл ороод тэрэлж ороод ингээл амар Монголын талаар нүдэнд нь харагдтал нь ярьдаг. Тэгээд намайг дандаа чи зүгээр яг ингээд you're walking promotion of Mongolia ингээд Монголыг дандаа promote хийдэг, Монголыг дандаа ярьдаг. Тэгээд би чамаас олоод Монгол руу очимоор санагддаг болсон. Одоо би чамайг таньж байгаа юм чинь би чам руу очиноо, чам дээр очиноо ч юм уу хөөрхөн тиймэрхүү юмуд байдаг. Тийм болохоор манай найз энэ нэрийг өгсөн. Тэгээд надад энэ нэр амар хөөрхөн санагдсан болохоор би энэ бичлэгийн ер тэрчгтэн тэр үе шүү сонсчод тэгж нэрлэн гэж бодсон. Almost ready. Girl, are you ready? She was born ready. Oh. Oh. What do we have here? Hey, my name is Sam. I'm from London. My name's Omar. My name is Titus. My name's Emin. Lily. Lucas here. Lucas, where are you from? Perth. I'm from London, England. From New Jersey, US. England. England as well. Where do you think I'm from? Japan? Japan. Bali. Huh? Maybe Japan or South Korea. You're Taiwanese. I said Taiwanese as well. Really bad at this game, to be honest with you. How many tries do we get? We get 3 goes? No, only one. Just one? Oh, I fucked up already. That's it. No invite to the party then, yeah? Oh, shit. No, I'm from Mongolia. Mongolia? Yeah, have you ever heard about the country? I have, yeah. But historically, What do you know? Genghis Khan. Have you ever thought about visiting Mongolia at some point? Probably now, yeah. Now that you've seen you, yeah. And also, now that I've seen you, yeah. I have one good reason for you to visit Mongolia. Okay. I'm gonna give you this ticket, but there's a little challenge though. Alright, here we go. You can say this word correctly, I'll give you the tickets. Alright. And I'm gonna say one time only. Okay, let's go. Har harum. Do it. Har Haram. Har Haram. Har harum. Hanhanam.
didn't hear you. Pretty good. I That didn't, was okay. I didn't hear you. Yeah, say it. Harharam. Hahram. Harharam. You got it right. I feel like we're going to Mongolia. Би ботод гэртээ ирсэн байна. Төсөөлснөөсөө бол айгу бага хүмүүстэй ярилцсан. Ярилцлага маань шууд ингээд дуусахгүй. Нэг ярилцлаганаас баг ингээд 20-30 минут цаашаа үргэлжлээд яриад. Эсвэл би бүр хүмүүстэй тахиж юм ярмааргүй санагдаад хармаарсан даа. Тэгээд бүр их ядарсан байгаа анзаарлаа. Яа тэгэхээр би өчигдөр биш би өглөө үрийн 6:10 гэж хат бис ирсэн байхгүй яа. Тэгэхээр 70-аар нар мандахыг харах гад. Тэгээ одоо яг нэг оройтойгоо нэг 11 12 болж байгаа юм. Гэхдээ би бүрээ унтахад маш бэлэн байна. I'm gonna sleep now. Миний сурч байгаа йоганы студ манай ч байна. Энд тэгээд ийм хөрхөн garden-тэй. Би йоганы сургалтанд 2-7 хоног явна гэж бодчихсон. Сунгаад бараг 1 сар явсан. Одоо яг 1 сарын дараа ингээд өөрийгөө харах юм бол би хамаагүй юм хөнгөн. Тэгээд хөнгөн гэдэг нь зөвхөн биен дээр хэлж байгаа юм биш. Яг ингээд миний сэтгэл бодол тэг би яг юм маш хөнгөн санагдаж байгаа. Ер нь йогаг ингээд сураад өөрийнхөө болохын тулд ер нь маш их цаг хугацаа, маш олон зүйлсүүдийг бас ингээд туулах хэрэгтэй юм шиг санагдсан. Яг хөө бидэд ингээд йогаг одоо харахтаа дасгал ч юм уу эсвэл яг биэнд чинь сайн сонголт ч юм уу тэгж ерхий нэг юм ойлголтоор хардаг. Ингээд улам судлаад, улам өөрөө хийгээд ахаар илүү дурлаад, бүр илүү ойлголтоо сайжруулад илүү сайн болмоор санагдаж байгаа. Тэг ямар ч гэсэн энэ удаагийнхын влогийг энэ хүрээд дуусгая гэж бодож байна. Тэг миний дараагийн зогсоол болохоор Сингапур байх болно. Тэг бас энэ удаагийнхаа аяллаар би зүгээр аялаагүй. Өөрийнхөө үүсгэн байгуулсан брэнд дээр маш чухал зүйлсүүдийг хийгээд явж байгаа. Тэр бүх ажил маань амжилттай сайхан бүтэх юм бол та нартайгаа удахгүй бас хуваалцах гоё мэдээ байгаа. Тэг дараагийн бичлэгийг уулзцгаая. Bye.